Хуульч шууха төрийн дэглэмийн талаар танилцуулж байна. Төрийн дэглэм гэдэг нь төрийн системийн бүтцүүдийн тодорхой дэг журам бүхий харилцаа холбоо түүнчлэн засаглалыг хэрэгжүүлэх улс төрийн зорилгод хүрэх аргуудын цогцыг хэлнэ. Түүнчлэн төрөөс ирэх мэдлийг хэрэгжүүлэх дэг журмын арга, механизм, түүний шинж чанарыг төрийн дэглэм гэнэ. Төрийн дэглэмийг ардчилсан ба ардчилсан бус гэж ангилна. Ардчилсан ангилалт либерал, консерватив, оклократ дэглэм, ардчилсан бус дэглэм, тоталитар, авторитар дэглэмүүд хамаарна. Аристотель төрийн дэглэмийг монарх, тиран буюу нэг хүний, аристократ, олигарх буюу цөөнхийн, политик, демократ буюу олонхын гэж ангилжээ. Харин өнөөгийн судлаачид төрийн дэглэмийг хэв маягаар нь ардчилсан демократ, ардчилсан бус диктатур, дэглэмээр нь ардчилсан тоталитар, авторитар гэж нийлэг ангилсан байна. Хүний эрх чөлөөний суурь зарчмыг хүлээн зөвшөөрч, хууль зүйн хамгаалалтыг ард түмний хүсэл зориг, эрх зүйд хууль тулгуурлан бүрдүүлсэн, хууль бус алдагдлаас татгалзсан дэглэмийг ардчилсан дэглэм гэнэ. Иргэний соёл, иргэнлэг ёс төлөвшсөн байх нь ардчилсан дэглэм орших гол нөхцөл мөн гэж үздэг. Ардчилсан дэглэмийн үндсэн шинж нь төрийн эрх мэдлийг хуваарлсан, хүний эрх чөлөөг дээдэлдэг, шударга, чөлөөтэй сонгуулийн тогтолцоотой, олон урвалж үзлийг хүлээн зөвшөөрдөг, хараат бус шүүхтэй. Төрийн эрх мэдлийг хүний эрхээр хязгаарласан байна. Ардчилсан дэглэм нь төр нь нийгмийн амьдралд хамгийн бага оролцоотой либерал ардчилсан. Хүний салшгүй эрх болсон өмчлөх эрхийг хүний эрх чөлөө нийгмийн дэг журмын гэж баталгаа гэж үздэг консерватив ардчилсан. Ардчлалын үнэт зүйлсийг ард түмний дуу хоолой, шахалтаар хэрэгжүүлж байдаг онцлогтой оклократ ардчилсан байж болно. Хүний эрх чөлөөний суурь зарчмыг хүлээн зөвшөөрөөгүй, эсвэл зөвхөн тунхагласан хууль зүйн хамгаалалтыг бүрдүүлээгүй ард түмний хүсэл зориг, эрх зүйд хууль бус албатлаг, хүчирхийлэлт тулгуурлан эрх мэдлийг хэрэгжүүлдэг дэглэмийг ардчилсан бус дэглэм гэнэ. Ардчилсан бус дэглэмийн үндсэн шинж нь төрийн эрх мэдлийг хуваарлаагүй, эсвэл хэлбэрийн төдий хуваарлсан. Эрх зүйд үндсэн хууль бус, харин тухайн дэглэмийг хамгаалсан дур зоргийн эрх зүйн тогтолцоотой. Хүний эрх чөлөөний орчин хаалттай, хатуу хяналттай. Дайчилгааны сонгуулийн тогтолцоотой. Олон урвалж үзэл бус, харин сэтгэлгээний монизм ноёрхсон. Зөвхөн эрх баригчдад үйлчилдэг, бие даасан бус, хараат шүүхтэй. Хүний эрх чөлөөний суурь зарчим, хэм хэмжээг эрх баригчдын дур зориг, үзэл сурталаар сольж, төрийн эрх мэдлүүл хязгаарлагдаж, хүчирхийлэл, алдагдлахын тогтолцоонд ард түмнийг аимшигын сэтгэл зүйд дасгасан байна. Ардчилсан бус дэглэм, тоталитар дэглэм хамаарна. Тоталитаризм нь уламжлалт, социал бүтэц унаж нийгэм ёс суртахууны хоосролд орсон үед үүсдэг. Ардчилсан бус дэглэмийн өөр нэг жишээ бол авторитар дэглэм юм. Уг дэглэмийн гол онцлог нь тоталитар дэглэм шиг нийгмийн амьдралын бүх хүрээг хяндаггүй, нийгмэл үзэл сурталт болгодоггүй, эдийн засаг хувийн амьдралын хүрээнд тодорхой хэмжээний эрх чөлөө олгож, иргэний нийгмийн зарим шинж төрхийг агуулдгаараа тоталитар дэглэмээс ялгагдан үгээрээ ардчилсан дэглэмтэй төстэй. Ардчилсан бус дэглэмийн үед төр бүхнийг шийдвэрлэгч, зохион байгуулагч байдаг бол ардчилсан дэглэмийн үед үндсэн хуулийн үзэл санааны дагуу төр тохируулагчийн үүрэг гүйцэтгэнэ. Эцэст нь олон урвалж гэж ямар үзлийг хэлдэг вэ? Ийм үзэлтэй хүмүүс байх хэрэгтэй эсэх талаар эргцүүлээрэй. Золжиргал саруулнаар төрийн дэглэмийн талаар танилцууллаа. Хуульч шуухатай хамт төрийн онол судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.